Тэгэхээр зөвхөн улаан буудаг л одоо тарихаар ингээ нэг гуулийн үйлдвэрт тэр үн ханшин одоо бас боломжийн биш. Одоогийн байдлаар ихэд 7-8 мянган тонныг одоо дорн турлын үйлдвэрт тушаагаад тэгээ үлдсэн одоо 4-5 мянган тонныг Улаанбаатар хорт руу 1000 км зөөж автотеврээр. Тэгэхээр манай тариаланчийн санал юу вэ гэхээр энэ Чоус хотод аймгийн төвд нэг үр тариа хадгалах юм одоо агуулгатай болгож өгөөч. Тэгээ миний сонсоод байгаагаар зарим нэг аймагуудад энэ бас одоо хийгдэж ах шүү. Энэ үр тарианы агуулгад нэр. Тэгээ энийг одоо яг улс орныхоо ирээдүйн хөгжлийн одоо бодлого, тэр хэрэгцээ шаардлага, цаашид өснө нэмэгдэх хэрэгцээ бодож энэ одоо хийгдэх аймагаа сонгуул их зүгээр байна гэсэн санал байна. Тэгээ энэ дээр бол тариаланчид маань одоо ийм одоо бас хүсэл гомдлыг их удаа дараа тавьж байгаа. Дорнодод нэг байгууллагад нэг газар мазрын хөдөл бид шийдсэн шүү дээ. Тэгээд ингээд замхаараад алга болчдөг. Тэгээд сургууль сонсох нь өөр газар байгуулагдсан л байгаа. Тэг үнэхээр одоо эдийн засгийн хүч ач холбогдол гэж үзчихвэл одоо тэрийгээ бол тодорхой одоо ингээд яавал бидэнд хариу өгвөл тариаланчтай бид хэлмээр байна.